За өдрийн мэнд бид өмнөх хичээлээр давталгаар 2023-2024 оны гүйцэтгэлийн үнэлгээний тест жишээ даалгаврыг ажилласан байгаа. За өнөөдөр 2022 оны гүйцэтгэлийн үнэлгээний даалгавраас хэдүүлээ бас ярилцаагүй бас зарим нэг зүйлүүдэд батгаж энэ цаг дээр бас ажиллая гэж бодож байна. За эхээс таамагласан унгайстай өгүүлбэрийг олох эхний даалгавар байна. За энэ ABCD-ийн алин зүг байна вэ? За та яд уншаарай. Дэлхийн соронзон орны нөлөөг мэдэрч нисдэг эсвэл явж сурсан газрын баримжаагаар алддаггүй байх. Ингэдэггүй байх гэж чинь тийм. За энэ байх гэдэг нь яг юу илэрхийлж байгаа вэ? За дараагийнх нь өвлждөг юм гэсэн байж биелээ тэгсэн юм гинлээ гэсэн бусдаас дам сонссон юм одоо яриагаар энэ BCD-г дууссан учраас хамгийн зөв нь A буюу тэгдэггүй байх. Ингэсэн байх, тэгсэн байх гэж хүмүүс таамагладаг шүү дээ. За тэгэхээр 6-гийн А нь бол таамаглах унгайстай байх нэ. За 7-г харъя. Хүүхдүүд нь нутаг усандаа хоргодон цухтаж, томчууд нь тэднийг аашилж аргадан цуваанд оруулах гэж божигцаана. Гэсэн хэсгийн дүрслэх хурмайгийг тодорхойлоорой гэж. За энд хүүхдүүд нь томчууд нь нутаг усандаа хоргодоход нэг цуваанд оруулах гэж байгаа нь юуны талаар ярьж байна гэж та нар бодож байна? За энэ бол шуунуудын талаар байна тийм үү? За хүүхдүүд нь гэдэг нь шууны одоо зулцгууд дөнгөж одоо нис сурж байгаа. За томчууд гэдэг нь бол тэр их шуу. Тэр томч насан турсан шуунуудыг хэлж байна. За тэгвэл энд бол хүний үйлээр бичсэн байгаа учраас 7-гийн C буюу хүншүүл гэдэг нь яах нь хамгийн зөв хариулт ахна. За 8-ыг харъя. Хэрвээ амтан үүрлүүн очиж шиншвэл тэд хүчрхэг том далавчаараа алгаддаг гэсэн нийгэмлэг үйлдвэрийн холбосон аргыг олоорой гэж байна. За нөгөө үйл үгийг бид нар олдог байсан тийм үү? Тэгэхээр шиншүүл гэдэг үйл үг байна. Алгаддаг гэдэг үйл үг байна. За төгссөн үйл үг нь алгаддаг байна. Төгсөөгүй буюу гişүү үйлдвэрийг илэрхийлж байгаа шиншүүл. За энэ дэр will гэдэг яах нь нөхцлөөр холбогдсон байна. Тэгвэл энэ ямар үйлдвэр вэ? Хэрвээ амтан үүрлүүн очиж шиншүүл далавчаараа алгаддаг байх нь шүү дээ. Тэгэхээр яавал гэдэг шалтгааныг илэрхийлж байна те. Яавал далавчаараа алгаддаг. Үүрлөө нь очихгүй байх юм бол алгадахгүй шүү дээ те. Очиж байгаа учраас яаж байгаа юм? Очиж шинжиж байгаа учраас алгадж байгаа учраас 8C буюу шалтгааны утгаар холбосон гэж үзнэ. 8C буюу шалтгааны утга. За 9 хосууд хавар ирсэн даруйдаа үүр барих ажилдаа ордог байна. За энд үүр гэдэг өгүүлбэрт ямар гишүүн болох вэ? Юуг барих вэ гэдэг асуулт байна те. Энэ үйл үг барих гэдэг үйл үгний өмнөх үг нь үүр гэдэг нэр үг байна. Тэгэхээр юуг барих буюу одоо нөгөө тухайн зүйлийг барьсан үеийн өртөж байгаа зүйл учраас гол гишүүн буюу шууд сэтгүүн гэдэг энэ 9-ийн D зөв байх нэ. За тооцсон үгсийн хооронд эсвэл нийлмэл өгүүлбэрийн бүтцдэх энгийн өгүүлбэрийн хооронд юу тавих вэ? Таслал, зэг, зэгтэй таслал, цувацэг. За үгийг ингээд тооцохдоо дунд нь бид нар юу тавьдیں? Таслал тавьдаг тийм. За мөн хоёр өгүүлбэрийн дундх нийлмэл өгүүлбэрийн одоо буюу энгийн өгүүлбэрийн хооронд бас юу тавих вэ? Таслал тавина. Тэгэхээр 10А буюу таслал гэдэг нь зөв байх нэ. Ньютон шууд нислэгийн замаа яаж болоод байгааг нь эрдэмтэд судалсаар байгаа боловч одоохондоо яг тодорхой хариу олж чадаагүй байгаа юм а. Өгүүлбэрийн холбох үгийг солин найруулахад тохиромжгүй хариултыг олоорой. За боловч гэдэг үг байна тийм. За энэ бол энэ үгийг солин найруулвал тохиромжгүй нальвэ гэж. Ньютон шууд нислэгийн замаа яаж болоод байгааг нь эрдэмтэд судалсаар байгаа боловч гэдгийг байгаа гэвч одоохондоо за энэ бол болж байна. Байгаа бөгөөд одоохондоос болж байна. Байгаа төдийгүй одоохондоо гэж болж байна. Судалсаар байгаа учраас одоохондоо яг тодорхой хариу олж чадаагүй байгаа юм. За төдийгүй учраас хоёрын нэг нь одоо тохиромжгүй гэж таарч шүү дээ. За таанзын бодлоор аль нь зөв байна? За энэ аль нь тохиромжгүй байна вэ? За 11-ийн D буюу учраас гэдэг нь тохиромжгүй байх нэ. За 12 эхийн гонсноо илэрхийлэх өгүүлбэр болов. За хэдүүлээ энийг эхийг уншаагүй багш нь шууд зааж байгаа учраас энэ даалгаврыг үлдээ. За 13 дээр тэр завсар өвгөн баатрын өргөө гэрт их шиг сайхан хоолойтой эмэгтэйчүүд хундаг барин хурмын бая гүйцэтгээд зочны хүндлэн сархад сүгнэн байсан өвгөн баатрын ганц хүү нүдэндээ галтаа нүүрэндээ цогтож шунуу хаш хундган дахин архит өргөж өвгөн баатар хундаг тусан жанжин дөрөг гэт пүү жанжин нүд ирэмсвэ гэсэн байна. За энд
Ерөнчингийн нууцыг задруулсан зохион өгүүлэлт төвөрийн хэсэгт ямар хам сэдвийг тодруулж байна вэ? За түүхийн гэх юм бол тухайн одоо баатруудын дайн байлдааны тухай сэдв байх ёстой тэгэхээр энэ биш байна. Гүн ухааныг бол одоо үхлийн тухай ч юм уу ийм маш тал дутгатай сэдвүүдийг тухай өгүүлэх ёстой. Тэгэхээр энд бол монголчуудын тэр уртын дуу хурмын аялгауны талаар одоо соёлын зүйлд орно тийм ээ. За дээрээс нь тэр сархад сүгнөх одоо хундганд арх дүүргэж барих гэдэг зочноо өгтөж ясалж байгаа юм ёслол хүндэтгэж байгаа байдлууд бол ийм соёлд ёс заншилт орох учраас одоо 13А буюу соёлын амс төв байх нэ.